Сайн байцгаана уу манайхан. За Little Mom подкастын маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид нар маш удаан амарлаа. Тэгээд энэ хугацаанд маш их залхуурлаа. Үнэхээр удаан завсарлаа. Тэгээд би өөрөө хүртэл Little Mom подкастаа маш их саналаа. Ээжүүдтэйгээ ярилцаад суух, өдрүүдийг өгүүлэн, тоолон байж бүр өнөөдөр ингээд сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж подкастаа эхэлж байна. Подкастын ерөнхий ивент итгэгч жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан коктейл Nutri-Ma. Подкастын ерөнхий ивент итгэгч хоол боловсруулах тогтолцооны найдвартай дэмжлэг Баягая гидсний ашигтай бактери. Хамтрагч Baby Cook. Хамтрагч Komoda Flower цэцгийн дэлгүүр. Өнөөдрийн подкастын маань ерөнхий ивент итгэгчээр хоол боловсруулах тогтолцооны найдвартай дэмжигч Баягая гидсний ашигтай бактери бидэнтэй хамтран ажиллаж байна. За. Тэгээд одоо энэ Баягаяг мэдгүй хүн гэж бараг бас байхгүй бах. Одоо дөнгөж төрсэн ээж бүхэн одоо хүүхдэд нь хамгийн хэрэгтэй гидсний дүүрэнгийг арилгаа зогсохгүй, Д витаминтай, дээрэс нь пробиотиктай энэхүү ашигтай бактерийг сонгож авч хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ өнөөдрийн маань подкастын эрхэм хүндэт зочноор загвар өмсөгч Төвс хөрөлцөн ирсэн байна. За сайн байцгаана уу? Баярлалаа. За урьж оролцсон бас маш их баярлалаа. Ирсэн за ингээд дуустгүй. За би сайн уу? Оо гайгүй. Бас аваа гадаа чи нөгөөний гой дулаараа тавар болцсон чи сэтгэл санаа дагаад айгуу гоё болж байна. Тэгэхгүй бол бас яг нөө жирэмсэн дөнгөж болчоод араас нь бие бол муцсан. Тэгээ житл гадаа ямар ч муухай бүр яг идэр ис мүсийн үеэртэй бүр oh my god гэдэг. Тэгээ одоо сүүлийн үед хөнгөрөөд бас айгуу гоё юм. Одоо чин хүүн 8 сартай. Тий хүүн 8 сартай. Тий би өөрөө 5 сартай. Ингээл явж ин да. Ингээл үж ин да. Тэр нөгөө нэг юу яваад байсан штэ. Сүүлд сошиалтын айгүйх яваад байсан. Нөгөө тэр юу байсан? Зүм бэлгийн тулаан. Зүм бэлгийн тулаан дээр хилээсэн тэргээр яг болж байна уу? Тэр харин яг л одоо яг хугацаа бол яг л байгаа хгүй. Би өөрөө мартцсан байсан. Тэр чинь нөгөөсөө яг 17 он байсан баха орол. Тэгэл ерөөхдөө нэг ингээд орол орхицсан байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг 24 онд жирэмсэн болж байгаа байхгүй. Тэгэхээр чи яг 7 жилийн дараа жирэмсэн болж байгаа. Тэгээд 7 жилийн дараа ойролцоо 2 хүүтэй болох юм байна гэж хэлж байгаа. Тэгээд яг 7 жилийн дараа жирэмсэн болж байгаа. Тэгээд яг хоо жирэмсэн болж байгаа. Зөө ойролцоо гэж юу эсэ байсан гэсэн. Ойролцоо жирэмсэн болж байгаа. Тэгээд одоо хүүхдийнхээ хүүсийг бол яг үндэ мэдээгүй л байл л та. Тийм тэгэл байжлаа. Харин тэр аюух яваад байсан шүү. Тий харин би өөрөө ч мартсан. Би нэр үнэхээр тэрийг ухаж гаргаж ирсэн хүнд бол бүр хаанаас вэ те яаж вэ лаг байгаа байхгүй тэр. Бүр мартахгүй тэгээд байж байгаа. Тий яг нөө YouTube дээр байсан л юм байл л те. Тэгээ YouTube-ээс үзэж байгаад айгүй бол яг тэгээд хаарсан ч гэж магадгүй те. Гэтэл амар байна. Тэр 7 жилийн өмнөх нэвтрүүлгийг ухаж үзчихэдэг бас амар байгаа байхгүй юу тий. За манай подкастын уламжлалт асуулт хамгийн анх ээж болсноо мэдсэн мэдрэмж ямар байсан бэ? Одоо яг хамгийн анх ээж болсон гэх юм бол 13 жилийн өмнө шүү дээ охин дээрээ. Тэр үед ч одоо яасан юм бэ? Ер нь мэдээч хэрэг яхан шоконд орж исэн. Гэтэ одоо би чи айлын ганц ахгүй юу? Тэгээ ер нь бол юм ялах хүүхэд, жаахан хүүхдүүдээс айгүй хоол ер нь юм төсөөлөл байсан юм а тэр үед. Тэгээд ер нь төсөөлөлгүй болохоор тэгэл оо окей гэл те ийм хийсэн нөхөр явж байгаа л тэгэл төрсөн шүү дээ. Тэгэл баг төрөөл анх удаа амьдралдаа анх удаа баг ялах хүүхэд тэрж үзэж байгаа, хууралж үзэж байгаа, үлгийдэж үзэж байгаа тий. Тэгээ бүр анх удаа бүр аюу тийм юу л юм бэл. Яг нэг бодлын ёстой мэдхгүй тэгээ яваад орчих ч бас амар л юм бэлээ. Надад бол аюу зүгээр санагддаг бол. Тэгээ юугаач мэдгүй тэгээ тэнгуүц чинь ингээд бүх юм аюу шиндээ тэгээд жирэмсэн байхтаач одоо ингэндээ гэж ямар ч тийм төсөөл авахгүй болчихор нэг үйл амар л юм бэлээ л дээ. Манай охин чинь одоо нөгөө нэг дүүтэйгээ ингээ хамт байсан чинь цаа чи бол бараг жаахан хашраад байгаа шиг байлаа шүү. Аяа гэл.
хэцүү юм байна гэдэг. Харин бас чанга юм байна. Нойр бас хэцүү юм байна гэдэг. Ер нь бол нэг тийм төсөөлтөй болсон. Тэгээ тийм төсөөлтөйсэн бол бас яах вэ юм бол тэ ямар ч сан тэгээд өстө мэдхгүй яваад орчих чи бас амарл юм бэлээ л гэж бодсон. Тэр чинь бас нэг талаараа одоо нөгөө ингүүл хүүхэд өвдчихдэг дөө. За би ийм байх хэрэгтэй дэгээл одоо нэг ээжүүд нь хитрхи уншиж судалсны заримдаа төвөг гэж гарна шүү дээ. Харин тий одоо тийм бас мэдээч хэрэг байгаа л. Тэгэхэд бол өстө тэгээд 21-тэй ч байсан тий. Жохон ч байсан ямар ч байж тээ нэр. Одоо тэгэнгүүт 13 жилийн дараа, за 12 жилийн дараа. Тий 12 жилийн дараа. Дахиад жирэмслээд төрөхөд мэдрэмж нь ямар байна? Тэгэхэд бол аюу гоё эсв. Би одоо энэ хүүгээ бол бүр үнэхээр бүр хүсэж, хүлээж, найдаж ер нь бол олсон байхгүй юу? Яг 3-ын тоороо ороод ирсэн чинь яг энэ би заавал нас хөгшин гэж байгаа юм биш те. Бусад ээжүүдийг ч хэлж байгаа юм. Би зүгээр өөрийгөө аюу санаа зовоцсон. Ерөөсөө охиноо гаргаад тэрнээс хойш нэг тийм жирэмсний одоо нөө pregnancy scare гэдэг ч тийм ч юм их байгаагүй юм чинь. Ингээд ер нь би жирэмслэх юм болов ч гэж бодож ирсэн. Ер нь ингээд яадаг юм бол гэдэг. Тэгэхдээ ер нь ингээл яг одоо миний нас болсон чинь ингээл яг дахиад нэг ингээл хүүхд төсөөл те. Яг тэр үе рүүгээ орсон л доо. Тэгэд яг жирэмсэн одоо гэдгийг мэдээд бол амар баярлсан. Өөрөөсөө ямар гоё юм бэ гэд. Ойрхны хувьд бол жаахан шокерсэн. Гэтэ бас гоё юм билээ. Нэг бодлын яадаг юм бэ ямар гэж боддог доо. Одоо тэгэнгүүт 21-тэд төрөх үйл явц дараа нь 12 жилийн дараа төрөх үйл явц хоёр бас нэлээд ялгаатай байсан байна. Оо тий. Одоо төрөх үйл явц нь хэм бол миний хувьд бас нэг ялгаатай байгаагүй л дээ. Тэр төрсний дараах үйл явц бол бүр тэнгэр газраа яг 2-ын тоог 3-ын тооны ялгаа гарч байгаа хгүй. Би ихтэй хадад хоёр үед нь хоёуланд нь төрж үтсэндээ бас баярлсан юм аа. Яг гэх юм бол би одоо охин дээрээ төрөөд тэгээ дахиж хэрвээ би төрөөгүй байсан бол миний хувьд бол жирэмслэлттэй төрөлт төрсний дараах айгүй амархан санагдах байгаа байхгүй юу. Би бол охин дээрээ тэг жирэмсэн бахтаа гизмэд ч нэг томроогүй амар хөнгөн явж байгаа л төрөөл тэгэд төрөхөд амар өвдсөн ч гэсэн төрөөл өрөөс авсан юм шиг болсон байхгүй. Тэгэл зүг зүгээр. Тэгэл имлэгт би чинь бас нэг жаахан физик имчилгээ энэ төр хийлгээд нэг 5 мав хоноод би имлэгээсээ гарахтаа гизгүй гарч ирсэн байхгүй ингээд бүр баг хэвийн жимэндээ орцсон. Бурхан тэр бол одоо тий 20 насны ог хамаагүй байхгүй. Үнэхээр л тий тэгэл ерөөсөө гэртээ ороод тэгэл нэг юм нойргүй байх ч хэцүү байгаагүй. Тэгэл сандвич дэвж манай хүү унтсан хойгоор би чинь жаахан ингээл өөдөж мүцнэ тий нүр хамаа бодож үзэж мүзэлээ ямар амар исэн ёо. За хүү дээрээ бол ёстой жихэн амар исэн. Хүү дээрээ бол би нэлээд жин нэмсэн. Нэмэхдээ сүүлийн сар нь бүр ингээд хавгнаад би чи охин дээр хавган ч үзээгүй төрсний дараа миний үс ч унаагүй гээл бод заяа. Тийм амар ёо өстөнөр. Тэгээ чи хүү дээр бол үс нэлээд унж байгаа. Тэгээд жирэмсний сүүлийн нэг сар бүр ингээд хавгнаад хөл мөлч бүр юу юм бэ те. Яг хөвгтэй шиг болчихж байгаа юм чи ингээд. За тэгээд төрсний дараа би чи бүр нэг 50 м нүд харахуулахгүйгээр алхаж тоолцсон байсан. Бүр ингээд хүүтэн ус хоожоод бүр ингээ алхаж чадахгүй бүр ингээ нүд харахуулаад бүр ингээ унлаа өглөө. Тэгэл ер нь бол эрс тишрэл юм бэлээ л да ялтчих. Гэтэ би бас энийг бас юутай холбоотой гэж бодож байгаа. Хүүгээ олохоос өмнө би чи жинхэнэ дүнц танц ажлагч амар хийдэг шоудалтаач амар шоудалдаг тест жинхэнэ аваагүй байжгаад жирэмслэн чинь ер нь ингэж утсан. Амьдралын маш буруу хэв маягтай байжгаад жирэмслээд тэгээд төрхөөр тэрний ядаргаа байгаа штэ. Тэр овоорсон байх гэж би бодоод байгаа маа. Тэгээд одоо энэ удаагийн жирэмслэлт бол үнэхээр одоо амар ойрхон мөртлөө шал өөр байгаа даахгүй бас хамаагүй хөнгөн шинхэн байна. Жин нэмэлт хамаагүй бага байна тий. Одоо хүүгээ жирэмслэл ер нь бол амар зүг амьдралын хэм маягаар орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо үнэхээр бас жирэмслэн одоо тэгэж ихтэй хүсээд байгаа бол би ч уулын тэгэж амар хүсээд байгаа мөртлөө одоо жирэмслийн төлд одоо нэг ямар ч юм хийхгүй. Тэг хэм маягаа өөрчлөөгүй тэрэндээ болж байгаа харамссан. Тэгээд жирэмсэн болчоод ядаж нэг йогтой явчихгүй тий. Бүртгүүлэл яваагүй шүү дээ. Тэгээд тийм битгий байгаарэ. Одоо өөртөө жоохон хайртай байгаарэ. Жирэмслэе гэж нэгэнд хүсэж ихэлсэн бол амьдралын хавь маягийг бас арай жаахан эрүүл хэв маяг руу оруулаарэ. Тэгээ тэр нь болохоор за мэдээч хэрэг хүүхэд нь хэрэгтэй. Гэтэ тэрнээс илүү төрсний дараа одоо ээжэд амар хэрэгтэй шүү гэж л хэлмээр энэ. Тэрийг бол одоо ойлгосоо л ясмахандаа тултал ойлгосон. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр хөхүүл ээжүүдэд зориулсан төгс тэжээл Нутрима хамтран ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хөхүүл ээжүүдэд шаардлагатай шим тэжээлийг нэг дор багтаасан бөгөөд омега пробиотик мөн хүүхдийн дархлааг дэмжих үндсэн амин дэмүүдийг багтаага зогсохгүй хөхний сүүний чанар хэмжээг нэмэгдүүлэх онцгой найрлагаар баяжуулсан.
Тэгээ тэр нөгөө 21 настай 30 гарсан гэхээр тэр бол угаасаа ялчгүй үнэн тий. Ингээл 3 жилийн дотор төрөхөд л бүр өглөө шөнийн нойроо ингээд даахгүй өглөө ингээд сэрж чадахгүй. Яа би ч юу хийгээд манараад яваад байгаа. Өө тарих толгой бол одоо нэг жаахан гаран болсон амар байгаа шүү дээ. Тэгээ би энийг болохоор яг нойртой шууд холбоотой гэж бодож байгаа. Тийм ба. Тийм ч уусаа нөгөө нэг нойроо бүрэн авч чадахгүй байхаар чинь тэгээ дээрээс нь жирэмсэн тэгээ амар нойрордог шүү дээ. Тэр дээр явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг сайн унтаж чадахгүй тийм манай хүү чинь бас шүн сэрж мөрөөл тэгүүц ч одоо өндөг чанах юм. Очоод билетгээ унтраачих юм. Унтраснаа цанахгүй юм. Тэгээд хин билетийг унтраасан байх. Хин унтраач яваа асаацсан байх. Харин тий бүр ийм болчиход байгаа шүү дээ. Тэгээд яг хуу баг маань унтдаг болохоор гэхээр нэг 2 жилийн дараа гайгүй гэж боддог шүү дээ. Яг нөгөө жирэмсэн болоод хүүхдтэй их явцад ээжийн нөгөө нэг тархины хүний тархины ингээл олон хунаастай байдаг гэлээдэг. Тэд ингээл гүлээчдэг гэж байсан. Тэр баг үний юм шиг. Мэдрэмж нь ер нь яг тийм байгаа шүү. Тэгэл ингээ гүлийгөөл ер нь ингээ. Тэгээ гүлийгөөл сүнс дуудсан ч орж ирэхгүй ингээ хүлээгээл. Яг бас цагаагаартай холбоотой юм шиг санагдаж байна. Сүүлийн үед бол сүнс айгүй эрт ингээ орж ирээд байгаа шүү. Гайгүй бас. Гадаа нөгөө нэг нар мар гараад. Тэгээ ганцхан сарын өмнө бол бас байхгүй. Байсан. Ойрхон жирэмслэх бас нөгөө бие организмын хувьд ээжүүдийн хувьд бас хүнд угаасаа байх нь тодорхой тий. За одоо хүүхдүүд нь 8 сартай нэг нь гидсэн. Том нь болохоор том 13 настай шилжилтийн насн дээр явж байгаа тий. За одоо ингээд гадуур бас ингээд шилжилтийн нас үеийнхний юм уу гэж дээр ийм үе дээр та хоёр ер нь харилцаа ямар байна? Ер нь бол биш үү? Би бас хамаагүй юм хэлэхээсээ бас айгаал тий. Яг айлаа гэл нэг одоо ингээл би ингээд энэ гэсэн үг биш л дээ. Нөгөө нэг буруу хэлээд буруу ойлголцохгүй гэдгээсээ би жаахан айгаад байгаа байхгүй. Мэдээж хэрэг ярих юм бол ярина штэ. Тэгээд яг азар бас имэн байна те. Би бол ер нь охин дээрээ амар жаахан байхдаа одоо тэг эд ажил ингэжсэн үедээ төрсэн болохоор ер нь бол манай охин нэг хүрээл би мөмнөөс нь гаргаад гадагшаа гэрээнүүдтэй яваад гисэн штэ. Тэгээд азар имэн бас тулд ажилласан болохоор те ийм одоо хамжиж ч юм уу те яах уу гэж ярилцах хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо манай хүн бас орж ирээд те. Гэтэ бас одоо эрэгтэй хүн эмэгтэй одоо тинейжерт ингээд хамаагүй юм хэлэхээр бас болохгүй юм шиг санагдаад байгаа. Ер нь бол битгүй надаа ингээд би өөрөө тинейжер байсан үе амар сайн сандаг байхгүй юу. Гэл цаанаас л нэг сони ингээд уур урайл те. Юм хэлэхээр ингээл нэг би ингээд бүр яг өчигдөрхөн байсан юм шиг санаж байгаа болохоор би яг тэрний нюансыг олох гэж ер нь бол нилээл ер нь бол хичээж байгаа. Тэгээд яг гэхдээ ганц юм би нэг охинтойгоо ухасаал юм юу шиг байсан юм аа. Шууд загнаал те багаас нь ингээл нэг тим юм битэрт байдгүй илүү ингэж найзуучиг ингээ ярилцчихсэн тим харилцаа анханасаа байсан болохоор бас арай гайгүй байгаа л да. Ярилцах шаардлагатай бол ярилцсан. Энэ яаж ийж гээд тэр тулдаа бас гайгүй байгаа даа. Охиноо төрүүлчээд ажилдаа ингээд орцсон гэдэг гэж штэ. Одоо ингээд зүрсэн ээжүүд болгон л угаасаа юм сэтгэл гутрал ч юм уу за хямрал юм уу дааврын өөрчлөлт юу гэдгийг тиймд их бага хэмжээгээр ингээд өртчихийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр эхний төрөлтөн дээр тэр сэтгэл гутралд өртчихэв үү? Гүү азар. Үнэхээр би тэр үед биш үү те ингээд яг дааврын юмс болоод сэтгэл гутралд орсон бол би баг сөхөл авахгүй байсан баха. Тэр үед ч угаасаа нөгөө нэг ганц би болоо те. Тэгээд ер нь бол миний амьдралын ерөнхийд хамгийн хэцүү яг тэр үеэсэн байхгүй юу. Тэгээ азар тэр үед тийм сэтгэл готрол энэ дэрт ороогүй болохоор тэр үеийг айгүй давцсан юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхгүй бол тэр юмны дээрээс давхар өшөө сэтгэл готрол те нөгөө нэг одоо энэ дааврын энэ юмруунд туссан бол мэдхгүй одоо тэгэхэд жинхэнэ яах байсан бол те би бүр төсөөлдөг шүү дээ. Тэр бол бас амар. Тэгээд бурхны авралаар тэгээ өгөхтэй яг би бас ботсон юм аа нэг юм би энэ эсвэл зохицуулт хийдэг юм болооч гэж бодох шиг те. Тиймэрхүү юм ингээд фан гэл болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд би энэ ядаж нэг арай гайгүй байх гад нэг тэрийг зохицуулт юм болов мэдгүй. Эсвэл би зүгээр л амар азтай байсан юм уу те мэдгүй. Аль нэг нь яварч ирсэн аюу азтай байсан. Нэг юм ээжүүдтэй ингээд ярилцаад байж хаад ялчгүй ингээд зарим нь болохоор ерөөсөө тийм ихнийх дээр мэдрээгүй штэ. Тэнгүүд л зарим нь бол сэтгэл готрол эхний хүүхд дээр бол үнэхээр актер орсон гэл. Тэгэл миний хувьд бол эхний хүүхд дээр миний амьдралын баг хамгийн хэцүү
мөчүүд байсан гэж би одоо хүртэл боддог байхгүй. Бүр үнэхээр хэцүү гэж би одоо хүртэл ярьдаг байхгүй. Тэнгүүл зарим ээжүүд тий. Тэгсэн чи зарим ээжүүд болохоор надад бол ихний хүүхэд ингээл нэг мэдхэд л ингээл нэг нас хүрсэн. Нүү тэгээ сэтгэл готролд орох марах болцсон байсан ингээ. Тэр ээж болгон яг өөр өөрөөр мэдэрдэг. Тэр ч одоо яг л тэр хүний одоо нөгөө нэг дааврын юунаас л болж байгаа л та тий. Тэр чинь наснаас чалчгалж байгаа. Тэгээд нөгөө нэг яг би ингэж бол нэг хальт судалсан чинь одоо яасан чи одоо хордлого хүртэл бас тэр дотор байгаа даавраас болдог гэж би нэг юмнаас олж уншсан байхгүй юу. Худлаач гэж магадгүй л дээ. Амар хордлогын талаар бол амар их мэдээлэл өгд юм лээ. Гэтэ надаа энэ жахан бас үний юм шиг санагдсан юм аа. Гэт жирэмсэн болохоос өмнө за ямар гэлээ. Нэг даавар хүний биед ингээд ийм их хэмжээгээр байх үед нь жирэмсэлчээр одоо хордлого их байдаг гэж би бол ер нь нэг цааж подкастнаас үзлүү уншлуу айл нэг. Тэр бас надаас айгу үнэн юм шиг санагдсан. Тэгэхээр тэгэл угаасаа янз ярлын л та тий хүний тэр үедээ ямар даавар нэх вэ? Тэрэн тэгэл төрсний дараа яаж ийн гэл тэрнээс шалтгаалал. Тэгээ би бас сүүлд төгсийн нэг ярилцлага хоёр юу сандгүй тий хоёлаа юм ярьж тэгсэн байсан байгаа ингэсэн байсан байна. Тэг ярилцлага байсан байгаа. Аль нэг л байсан. Хоёлынх нь ингээд архин ингээд юу яахгүй л гэх. Тэрэн дээр тэгжээс аахгүй би төрсний дараа ийм гоё тайван байдаг лөө. Ийм гоё амгалан байдаг лөө. Юмд санаа зовхгүй чинь ийм гоё байдаг билүү гэж ялчгүй сонсч байсан аахгүй. Тэгэхээр хүү дээрээ төрөлтийн үйл явц яаж явагдаад төрсний дараах ямар байсан мэдрэмж нь. Тэгээд одоо төрхтэй болохоор нөхөртөг хамт орсон. За сүйт залуутайгаа бид нар ч арай суугаагүй байна. Сүйт тавьцсан. Тэгээд сүйт залуутайгаа бол хамт орсон. Тэгээд манай хүн болохоор ерөөсөө юу тэгээд сандарч мандрах би цадч ухаалтж унах юм гэж оцгоо үгүй. Таас нэг эвчнэртэйгээ нийлц намаа загнаас сууж авч байсан. За тэгтээ дараад гисэн. Тэгээд тэр нь зүгээр юм билээ. Тэгвэл хүн бас нэг бодлын цадч хайжууд сандарцсан бол тий одоо яах ч вэсэн. Ер нь бол бас давхар ингэ сандрал юу лээ гэх байсан баг бодвол. Тэг яг баг ингээд хамт загнаа явцсан амар л юм билээ. Тэгээд загнуулахын зөгт юм билээ. Тэг загнуулахын зөгт юм билээ. Яг тэр үедээ бол гэдэг байхгүй. Тэгээд төрсний дараа бол ер нь бол яг ингээл яг хажууд байж байгаа. Тэг би бол нэг ч памперс солиогүй. Тэгээд хүү ингээд уйлахад те нэг ч удаа ингэж босч авах шаардлага байхгүй. Манай хүн чинь ингээл аваал миний гарт өгвөл ер нь бол тэгж байж байгаа л яг төрхөөсөө гарсан. Тэгээд гарч ирчээд ч гэсэн ер нь бол тэгэл нүуний хоол унд те яаж ийж ийн яг хэдэн цагийн өмнө хөхүүлээл манай хүн л ер нь бол тэрийг ингээд чеклээд явчихсан шүү дээ. Би бол юу тэр заяа бүр ёо 2 цагийн өмнө юм уу 7 цагийн өмнө юм уу ийм болцсон байгаа юм чинь би хэлсэн нүд хүүгээ төрснийхаа дараа бүр ийм болцсон гэх ялч үт гэсэн бохгүй юу. Тэгээ тэрнийг бол ч та манай хүмүүстэй айгүй яг амар гоё намайг ингэж тэрийг бол чеклж явахаас гадна одоо ер нь зүгээр л ингээд яг хажууд байж сэтгэл санаа зовоохгүй байх чинь л ер нь ямар гоё юм бэ л гэж бодсон. Ингээд хажууд байгаа л тий. Нэг юм хариуцлагатай ингээд нэг ингэж байгаад тий би чинь яг өхнөрөө төрүүлээд яг тэр юм бол тэгэл надад огт хизээж байгаагүй юм чинь. Тэнгүүт чинь бүр яг нэг юм гоё одоо энийг бол эмхтэй хүн заавал мэдрэх ёстой юм байна л гэж бодсон ер нь бол. Тэгэхээр аяндаа нөгөө сүү орхон ч гэсэн хурдан болоод сэтгэл санаа тайван байнгут нойр сайн аваад нойр сайн авахар хөхөнд сүү сайн ороод ирд. Тий. Яг үгтэй бас яаснаа тэр охин дээрээ бол би өөр амар сүү сайтайсан баггүй юу. Хүү дээрээ бас арай багассан. Охин дээрээ би чи бүр ингэж бүр дүүрэл тэгээд би их ялхас дээр хат чинь өөр хоёр ээжийн охиноо гаргаад өөр хоёр ээжийн хүүхдийг бас хүлж өгч ирсэн шүү дээ. Тэгэхээр чи бүр одоо гэтээ тэр насныхлах. Тэгэхээр тэг биолог те коллагенээр дүүрэн бие минь байсан л байгаа байхгүй те 21-т. Саяхан бол тэгэл одоо яг одоо нойр сайтай байсан ч гэсэн бүр ядраал нөгөө нэг тэрний өмнөх тэр амар олон жилийн шуудлалт гарахгүй ядраал гэсэн. Гэтэ яасан хэцүү юм бэ? Яасан хэцүү юм бэ? Нэр тэрийг бол үнэхээр бодох хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ хүүдэр бол тэгэл яг нь ер нь бол гэтээ мэдээч хэрэг хөхөөрөө бол яг хүлж байгаа л тэгэл хүрхэн амтныг 7 сар хүргэсэн үү? 7 сар хүргээл тэгэл мөмнөөс нь гаргасан шүү дээ. Жавс ч юусэн нөө жирэмсэн болцсон. Тэгээ харин ч жирэмсэн болчоод удаан мэдчихэд бас овоо удаан хөхүүлсэн. Тэгэл эмчин сүлдээ хэлж байгаа юм чинь. За одоо шүд муутай, өсөлт муутай хүүхд гарна шүү. Хэцүү шүү хэцүү. Тэгээ одоо дүүн жавс ингээд чамд нүдэнд чинь харагдахгүй байгаа ч гэсэн яг ийм нэг хүүхдтэй чиний дотор ингээд байж байгаа чи ингээд ээж болохгүй шүү гэл ингэд би үнээсээ тиймээ тэгэл мөмнөөс нь тэгэл гаргасан шүү дээ. Жавс. Тэгэл одоо
Эмэг гэдэл арайч ирсэн. Гүү. Тэгэл одоо өгчөнд орсон шүү дээ. Ирэл буцалтгүй хөрхий. Тэгэл өгжөө хараад баярлалаа нөгөөх нь хариулж байгаа. Одоо тэ нэмэгдэл хааланд бол бас орсон шүү дээ. Тэгээ орсон. Угаасаа яг нөгөө нэг 6 сартай даа угаасаа нөгөө бор хоолнд орж эхэлж байгаа шүү дээ. Тэгэл 7 сартай даа овоо нэг учир нь олдох шинж рүү ороод тэгэл мөвнөөс гарсан даа хөрх юм бэ. Одоо ингээд эхний охиноо төрүүлчихэд 12 жилийн дараа тэр их шоудалтаас иргэн ингээд ирэхэд ямар байна? Яг нэг гоё юм нь юу байсан? Ийм гарах тий найзуудтайгаа суух ч юм уу тийм хүсэл огт байхгүй. Тэр чинь айгүй тийм амгалан байгаа байхгүй юу? Манай найзууд чинь намайг эргэж ирэх гээд би ч сайхан синдэ явцсан шүү дээ. Яг тийм манайх мэдж байгаа ус ойлгож байгаа хөө тэгээ чи бас найз энэ ч 30 гарч ирсэн бол чи ядарч ийн гэдэг байхгүй. Яг тэр нь надад айгүй амар сагцсан. Би ч охин дэрий чинь бас тий тэнцээ чинь яг нэг үед манай Монголч нөө white энэ болдог байсан шүү дээ тий. Тэр мэрэнд явах гал ингээл гигэлзээл ямар санагдаал найзуудтайгаа ингээл цуны орой сумаар санагдаал тиймэрхүү юм бас байсан чинь энэ удаа бол ёстой юу бараг сууй гисэн ч бараг ингээ би тийчээ бараг яри гэдэг алгуулсан. Яа их чинь моц гарсан ядраад байна. Ядраад байна. Тэрнийг бодлоо бас айгүй амар л юм билээ. Тэгээ одоо бүр бодоод байгаа шүү дээ. Яаж тгийж амир oh my god гэдэг. Төсөөлөхдөггүй шүү дээ. Одоо ингээ ядарсан чинь юу тгийж тэгээ гэртээ бүр ингээ зүгээр сууж чаддгүй байсан юм чи. Ингээ охин гоё ингээ том болчихж байгаа. Тэгээ миний ажил ерөөхдөө ингээ голдралтай орсон. Би бүр ингээ орой нэг 8 болоод эхлэхээр одоо яхаа. Бүр тийм болцсон байсан юм чи. Тий одоо юу их вэ гэл бүр нэг ингээл одоо болохоор амар жаргалтай гэртээ сууна гэдэг чинь бас айгуу гоё юм биш үү? Гэл яг ингээл их гоё. Хөхтарал. Тэгэхээр би одоо ингэж л харьцуулж яриад байна л да. Одоо 12 жилийн өмнөх одоо өмнөх ингэж эрсдэс ингээ өөр байгаа шүү дээ. Тэнгүүд л одоо тэр 12 жилийн өмнөх нэмэгдэл хоолнд охиноо оруулах одоо хүүгээ оруулах хоёрын ялгаа. Тэнгүүд л одоо бас ингээл янз бүрийн ямар вирустэй тэр 12 жилийн өмнөх хүүхдийн ханиад хүрэх явц одоо ханиад хүрэх явц хоёр ер нь хэр байна? Ер нь би бодоодсон чи манай охин ер нь хоолнд маш амархан ороод хоол огт голохгүй бүр ингээ буглааж бараг гараас иддэг. Ер нь бол бараг 2 хүртэл ханиад хүрэхгүй. Ер нь бол тийм байсан шүү дээ. Яг одоо өөрөө өссөн юм шиг л. Харин тэр ихтэй бас амар тийм залуу хүүхдийн биенээс гарсан хүүхэд бас тийм байх гэж боддог. Магадгүй тийм мэдхгүй. Эсвэл тэр үед эсвэл арай жахан юу байсан юм уу? Ийм олон төрлийн вирус эсвэл байж байгаагүй юм уу? Бис гайхал л доо аль нь юм бэ те гэдэг байхгүй. Би бас тэгж утсан байхгүй. Бас ингээд одоо манай 13 дүүртэй дүүнер ингээд байгаал би хардаг байлаа. Тэр дүүнэрээ тэгэхэд ингээд өвдөжсэн сандаггүй байхгүй. Харин би юугаас санахгүй байна. Яг нөгөө нэг вакцины халууралт бол байсан. Тэгэл тэрнээс өөр бол тэгэл нэг тийм ямар ч тийм нэг асуудал бүр ханиад мэдээд ч ер нь баг ер нь байхгүй тэгж байгаа л том болсон шүү дээ. Манай үуч айгүй чаавас яг мөмнөөсөө арай гараагүйсэн юм байна. Бас ханиад түрээд. Тэг гэрээсээ гарахгүй байж байгаа таниад түрж бид нар л чирж байгаа шүү дээ. Өөр юм бахав гэдэг. Тэгээ ханиад түрж байгаа. Тэгээд бас хоолнд орох гэж ходоод юугаад бас зарим нэг хоолоо жахан голоод жахан хэтрүүлээд бөөлж өөд тиймэрхүү юмнууд болсон. Тэгээд тэг ялгаанууд ийм байна. Тэр одоо бас арай нас явсан хүний хүүхд юм уухай. Гэхдээ уул нь би чи бас нэг тийм хөгшин биш шүү дээ. Өөр юм яхаа юм шүү. Тэ харин мэдгүй яаж хүүхдээ нөө 21-т төржсэн хүн болохоор бас тийм харьцуулт яаш явагдаад бас бодогдоол юм л да. Мэдгүй одоо юунаас болд юм бол тий. Миний бодлоор би бас энэ нөгөө агаар хөрсний бохирдол бүр ингээд амар дээцэгтэй хүрээд байгаа юм болов. Тийм. Гэтэ тэр чинь бас л 10 жилийн ялгаа гэхэр чинь байгаа шүү дээ. Бага байлгүй ах уу. Тэрнээс бас болж иж магадгүй. Ер нь бол тийм. Одоо тэ сүүлийн үеийн ям вирус нь хитрхийч ухаалагч болчихсон. Тэр юмыг ухаар хувраад шууд тийшээ орждаг гээл тий. Тэр сонь энэ худлаач гэж энэ миний толгойч гэж магадгүй л дээ. Яг ч юм сонь ковидоос хойш нэг тийм болцсон юм шиг санагдаад байгаа шүү дээ. Хүчтэй бол. Амар сонь амьдрал нэг ковидын өмнө ковидын дараа гэдэг ингэсэн юм шиг тий. Гэл нэг тэр чинь юу л яа тэр чинь нэр ковидоос өмнө шүү дээ гэл. Бүр тэгэж ярддаг болсон. Тэгэж санагдаад байгаа шүү дээ. Магадгүй. Тэг хүмүүс бас бус хүмүүс бас тийг санагдаж байгаа хаа. Тэгж л ахаар. Тэгэхээр одоо ингээд би нөгөө 21 настайдаа төрсэн болохоор тэрнтэйгээ харьцуулаад ярихад ээжүүдэд бас илүү тэр нь сонирхолтой санагдаж байгаа. Харин жишээл би яг ингээл 3 жилийн зайтай ингээл 2 хүүхдээ төрүүлэхдээ нэгийг цагаан будааны шүүсээр хоолнд оруулж исэн бол нэгийг одоо таргаар хоолнд оруулах ч юм уу. Тэгэхээр хүүгээ
юугаар хааланд оруулсан юм. Хүүгээ бол яг охиноо болохоор тэр үед чинь манны кашаар анх оруулж исэн юм. Шингэн гэтээ тэгэхэд ч бүр үнэний сүүнд чанаад бараг тэгдэгсэн шүү дээ. Тэгээд оруулсан шүү дээ. Тэгсэн чинь одоо ч үнэний сүү болохгүй, сахар болохгүй, давс болохгүй гэд охиноо бол би бол манны каш яг шингэн амар шингэн манны каш амар баг үнэний сүүтэй тэгээ жаахан сахартай. Ер нь бол тэгээд оруулж исэн. Тэгээ манай охин ч бүртээ анх идэж үсээ баг ийм юм байдгийг үгээл зэ нүд нь бүр томроод одоо тэгсэн чинь хүүгээ болохоор би яг нөгөө жимсний нухшаар ер нь бол оруулж хийсэн. Одоо жимсэдээ нөгөө нэг миксертэй жигэнж жагаад миксертэй нөгөө жимснээсээ шалтгаалаад тэгсэн чинь манай хүү бас гүзэлцэг нэнтер бас арай болохгүй тийм болж таараад тэгээд ер нь бол ингэж бол оруулсан шүү дээ. Тэгэл тэрнээсээ жахан хүндрүүлээ гэдэг байхгүй. Одооны хүүхдийг тэр кашаар юу энэ тэр үнэний сүмгээр оруулал шууд гидсэн өвдөх баха. Харин бас магадгүй тий. Магадгүй. Тэгээд манай үчин тэг би чинь яг жимсний нухаш байжгаад тэгээд бас жаахан манны каш өгөх гэж оролцсон чинь манай хүү бол манны каш ёстой бараагүй. Шууд бөөлжөөл тэгэл яана. За энийг арай хэтрүүлчихлээ гэл. Тэгэл нөгөө ногооны жаахан цутан руу бас оруулаад тэгэл баг-багаар явуулаа л энэ да. Яг л ингээд буцаад төрж байгаа мэдрэмжүүд, хүүхдээ авж байгаа зүйлүүд нь бүгдээрээ яг л шинхэн ээж юм шиг санагдаж байна. Бүр цоо шин. Би гайхаад байгаа штэ. Манай охин нэрээ азар тийм би сайтай байсан юм да тий. Би бол өстө чихэн тэр. Уу яг хөө тэр үед бол амьгандаа л амар л арчилж байгаа штэ. Гэтэ тэгээд бас ээж имээ хоёртоо бас айгуу найдаал тэгэл хамжаал тий. Энэ удаа болохоор штэ яг одоо манай хүн бит хоёр яг ингэж үзэж юм да. Аавын оролцоо бас байна тий. Их байгаа. Угаасаа цаадах чинь тиймэрхүү юм дээр айгуу тийм эвдүүтэйгээс гадна одоо бас оролцох айгуу дуртай тийм. Тэгэхээр тэгэл хоорондоо ярилцж байгаа л яах вэ хөө энэ нөхөө болох уу багсах уу гэл тэгэл ярилцж байгаа л тэгэл. Гэтэ жирэмсэн болсноос хойш бол эмээ бол орж ирсэн угаасаа. Жирэмсэн болоод тэгэл би чинь бас нөө барагдах нь хэцүү болчихж байгаа юм чинь. Тийм. Тэгэл одоо бас 3 хүн нийлээл одоо орчинтай. Ямар ашигтай бактери ууж байна? Юу манай хүчин зааж байгаарэ. Тэр оптибакийнхыг ууж байгаа шүү дээ. Би бүр сайхан нэр нь орч ирэхгүй. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр хоол боловсруулах тогтолцооны найдвартай дэмжигч Баягая гидсний ашигтай бактери хамтран ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь гидсний ашигтай бактери тэнцвэржүүлж дархлааг дэмжинэ. Мөн пробиотик, витамин D, хүүхэд насанд хүрэгчд тохиромжтой бөгөөд глютен фри, лактоз фри, милк фри. Мөн энэхүү бүтээгдэхүүн нь амны хүндийн ферментүүдэд задарч уусдаггүй бөгөөд ходоодны хүчилт тэсвэртэй. Монгол улсад маш олон ашигтай бактериуд худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээрээс ялгарах онцлог нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь Баягая ашигтай бактери юм. Үзэж байгаа ээжүүдтэй болон төгсдөө хэлэхэд манай подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Баягая гидсний ашигтай бактери хамтран ажиллаж байгаа. Тэгээ би энийг бүр ингээд зориуд ингэж подкастынхаа голоор хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр манай хоёр хүүхд хоёулаа одоо би энийг сая өнөөдөр жингөөл ярьлаа. Манай хоёр хүүхд хоёулаа эдний яг энийг хэрэглэж том болсон байхгүй юу. Тэгээд энд болохоор нөгөө шин төрсэн хүүхдтэй бас энийг хэрэглээрэй заа. Тийм шүү. Шууд юунаас имлэхс үгээс шууд бичиж өгч илээ шүү дээ. Тэгээ би анх уншиж чадахгүй биожио. Баягая. Ямар сони юм бэ биожио. Өөрөөр уншиж дураараа тий. Энэ болохоор гидсний дүүрэнгийг давхар арилгана. Тэгээд D витаминтай. Тэгээд дээрэс нь бас пробиотиктай. Тэгээ энэ болохоор яг 2 наснаас дээш насны хүүхдүүд хэрэглэж болно. Гэр бүлээрээ хэрэглэж болно. Тэгээ энэ болохоор одоо ходоод нүвддэг хеликобактеритай болвол энэ зүгээр нөгөө антибиотик ууж байгаа бол ер нь антибиотикийн тэсвэртэй энэ шарна. Тэгэхээр бас гэр бүлээрээ хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Тэгээ даа ялангуяа онцолж хэлэхэд дөнгөж төрсэн нирагийн гидс дүүрэх бол үнэхээр тэр бол бүр тий үнэхээр яахаач учраа яах ч хэцүү тий тэгээд тэрийг ч бол тэгэл массажл засаажлаа л тий. Яг одоо гидсэн дэх хүүхдэд төрхөөр энийг хэрэглээд үзээр ямар ч гэсэн гидсний дүүрэнгийг мартан заяа би бүр амлаж За байна. наа чи окей. Дүүрэнтэй жил над руу яриарай. Яагаад дүүрэнтэй. Тэгээд үзэж байгаа ээжүүд маань бас дөнгөж төрсөн нираатай за ер нь тэгээ 2-оос дээш насны хүүхдүүдтэй бол энийг тэгээ 2-оос дээш насны хүүхдүүдтэй бол энийг авч хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ хоёлаа цаашдаа ярианд оролцгаая. Тэгээд түрүү нөгөө нэг хүүхдүүдийн ханиад томоо ярьж ирсэн шүү дээ.
тэр тал дээр нөгөө нэг би бас үзэж байгаа ээжүүдтэй энийг бүр хэлмээр санагдаад бөөлжиж гүйлгээд ийм муухай ханаад аваад байгаа штэ. Тэгээ нөгөө нэг ийм ротавирус гэдэг байдаг штэ. Тэрний вакцины хийлгэх гэсэн үү та хоёр? Үгүй хийлгээгүй байгаа. Одоо наадах чинь бүр яг өстө 5 хоногийн өмнө яригдчихсэн. Одоо юу хийлгээл гэж бодоод байж юм л та. Тийм энийг би бас бүр яг ээжтэй бүр хүүхдийг хамгийн их зовоодог байхгүй тий. Харин тийггүй ерөн тэгэл гүйлгэж бөөлж чинь гэдэг чинь ямар ойлоо. Самаг шингэнэ алдаад тий. Тэгэхээр ээжүүд маань бас яг ингээд манай подкастыг үзэж байгаа бол тэр ротавирус гэдэг юмны вакциныг бүр ингээд товлол вакцинуудтай хамтд нь ингээд хийлгэж байгаараа тэгэх юм бол тэр чинь аягүй сайн ингээд хамгаалчтай юм лээ. Тэгээ нөгөө ингээд тусаалга хэлбэртэй болохоор тэгэхээр ямар ингээд тусаарчтай юм үү тийм. Тэгэхээр ер нь аягүй амар юм лээ. Тэгэхээр бас хийлгээрээ. Тийм байна. Хийлгээ. Наад чи бүр яг 4 билүү 5 хоногийн өмнө яг ярьж ирсэн. Тэгээд одоо ингээд жирэмсэн хүүхэд нь 8 сартай ажиллаа хийгээд ингэж явхад ээжийн оролцоо, нөхрийн оролцоо маш их байгаа. Энэ дээрээс би төгсөн ээжийг ямар мундаг эмэгтэй вэ гэдгийг бол мэднэ. Хүмүүс ч бас мэдж байгаа. Мундаг. Үнэхээр мундаг. Тэгээд ингэдэг штэ. За би ээжийнхаа нэг ийм занг дураасан болов би ер нь хүүхдүүдтэй ийм зангийн ээжээсээ ингээд үлдээчмээр энэ хүүхдүүдтэй тийм зам байгаа юу? Зөндөө. Би бол ер нь нас явах тусмал улам ээжтэйгээ адилхан болдог ш. Тэр жага амар ч юм шиг тэгээд яагаад амар. Манай ээж чинь бас гэтээ би ээж хизээч барахгүй нэг юм байгаа л та. Тэр нэг ирч хүч. Нэг юм те нэг юм ундарсан амар штэ. Тийм болохоор л одоо те манай охиныг чинь одоо ийм том болгуулахад нь одоо ямар тусалж юм те одоо тэгэл манай хүүг хараад одоо манай хүн ч угаасаа ажилдаа авчиж байгаа. Би өнөөдөр өглөөнөөс хойш амар олон ажил амжуулаа гадуур ингээ гүйж байгаа. Тэгвэл чинь манай ээж л юу нь бол манай хүүг харж байгаа юм чи тэгэл одоо 60 гарсан штэ. Тэг хинч 60 гарсан гэхгүй заяа. Ингээд нөө ээж байхгүй нэг дэлгүүр мэлгүүртийг очрлоо зогсчихдаг штэ. Эмээнэр тэгвэл ирээд алуу юу лээ миний хүү алуу би нэг урдуур нь ороодох идэ мороод гэсэн ээж чи би ч гэсэн эмээ бити соёлоор амар штэ. Ер нь нэг тиймэрхүү ахгүй юу? Бас л те чанга штэ. Тэгэл ээжийн гэтээ надад уулна байгаасаа гэж боддог мөртлөө надад цаанаасаа л ундрагнаасаа байдгүй ээжийн нэг зам байд юм а. Ингээд нэг юм юмд амар сэтгэлээрээ ханддаг. Ингээд хүнд гомдох юм бол яг тэр сэтгэлээрээ хандсныхаа хэрээр бүр өглөөрөндөө ортол гомддог. Амар юм өдөр чи аюу гоё зам байхгүй те. Энэ өдийн наслчаад одоо хүртэл тэр зан тэр хүнд байна гэдэг чинь амар тийм гоё бүр ингээд юунд чанц ийм гоё сэтгэлээрээ ханддаг. Би бол одоо ер нь бол тийм зан надад байсан л та. Тэгэл ер нь бол цаг хугацааны ирэхээр тэр бол ингээд алга болсон. Гар хүнд тэр хэмжээний сэтгэл гарыг гисэн ч нэг л тийм гархаа болцсон муухай юм шиг те. Гэтэ тэгэл амьдрштэй гэдэг шиг тийм болчиход байгаа байхгүй. Тэнгүүт ч одоо тийм гоё юм сэтгэлээр ийм гоё зан бас манай охинд бол бас одоо эмээгээс нэлээд шингэсэн байх гэж бодд юм а. Яа ямар өрөвч зөөлөн манай охин ч яг тийм шүү дээ ингээл жаахан юм үзэлэг уйлцсан сүйдтэй амар хөрх би чинь тийм бас биш байхгүй юу. Би чинь одоо заримдаа гүлэрч байсан. Харин тийм гүлээгээд эсвэл ингээд нэг юм бүтэ яатсан чивтэй нэг юм гэдэг чидэг манай охин гэсэн чинь айгүй хөрх эмээтэйгээ тэр зан нэг байдлах. Тэр нь надад айгүй гоё санагдтiiм юм. Яг тэр зангаал амар гоё авч үлдээсэй гэж боддоо шүү дээ. Тэгээ одоо тэр зангаа гээтэл нь хүмүүс бас битгий амьдрал нэг нухлаа хийчаасай ч гэж бас бодох юм. Яг хаа амьдрал чинь тэг амьдрал ч дээ гэдэг шиг тийм. Энийг ийм байдаг шээ. Насны зөрүүтэй ингээд эгч дүүс те ингээд нэлээд удаан ганцаараа явцсан байгаа шүү дээ. Тэгээд гинтл нэг ингээд жоохон хүүхэд гарч ирээл гэр бүлийн бүх хүмүүсийн анхаарлыг татаал. Тэгээд нөгөө том болцсон 12 13 нас үрцэн чинь том хүүхэд гэж бас бодож болдгоо гин л дээ. Тэр чинь ингээд хичнээн 12 13 4-тэй ч гэсэн нөгөө дотор нь бол нөгөө хүүхэд нь байж идэг гинэ. Тэгэхээр яг тийм одоо ингээд дүүгээ төрсний дараа юм ааш цан нь хувирах ч юм уу, өвөө болох дугаа хураах ч юм уу, тиймэрхүү юм ажиглагдсан аа. Гүү гайгүй азар. Тэгээ ерөн жирэмсэн байхаас нэмэнч тэр бич тэр ер нь нилээ ингээл яриад одоо ингээл дүүн гараад ирэхээр ингийн штэ инхүү гэл бас нилээ ярилцсан л та. Надаас илүү ихтэй имэн бүр амар төлхөө ярилцсан баха. Би бол ер нь бол яг хүү дээрээ жирэмсэн болол өстэй яа гэдэг таахгүй. Ер нь бол тэгэл бараг нэг хэвтрэн дэглэмд орсон юм ааш тэ нэг ингэсэн шүү дээ гэдэг таахгүй. Тэгээд бас айгүй хүүхэн гайгүй байгаа. Тэгээ манай охин чинь тэгээд дүүгээ авах гэхээр манай хүүч бас айгүй хүндээ. Хүүгээ авч туслах гэж хичээт юм аа. Тэгэл яг нөгөөг амар хүндээ ээж миний гар тасарлаа гэл. Айгүй хөөрхөн. Ер нь их зөөлөх юм баг те. Амар зөөлөх үү айгүй хөөрхөн. Тэгэл одоо ээж чадхаараа туслаад тэгээд азар тэр нь гайгүй байгаа.
Тэгээд энэ зөөлөн зан чанарыг болохоор ээжээсээ авсан уу? Би бас нэг юм харсан юм аа. Ингээд манай хүн миний уралдгүй занд дуртай. Би үнэхээр уралдгүй шүү гэдэг зүйлсэн. Энэ бол үгэн шүү. Гэхдээ би яг уурлах юм бол нэг тесэрдээ. Тэгээ үлцэн үед бол тэгээ гайгүй. Гэтэ намайг ер нь тесрэн гэдэг чинь өөрөө бас амар авиасын шаардсан юм байна. Би чи юу айтах. Би ч өдөр болгон тесэрж байдаг шүү дээ. Гэхдээ бас юу штэ ер нь бол нэг тэгж том тесэрснээс ойрхон жаахан тесэрсэн бас нэг удлын зүгээр ч юм шигтэй. Би чи тэгэхгүй бол бас нэг тесрэх юм бол бас жаахан амар ер нь бол. Тэгээ яг төрснийхаа дараа бас нэг жаахан нэг нервтэх юмнууд бас гарч ирсэн л дээ. Тэгээд яг манай ярилцах айгуу дуртай байхгүй юу? Тэр тулдаа бас тэрийг бас гайгууд авч гарсан. Би ч өөрийгөө ярилцдаг юм гэж утсан ч үгүй байсан юм билээ. Ер нь бол. Одоо сүт залуу жүжигчин тий? Тийм жүжигчин, дуучин ер нь артист. Тэгээд одоо бас менежмент талдаа бас ер нь их ажилладаг тийм. Тэгэхээр одоо ингээд гэр бүл болгонд угаасаа асуудал байдаг тий? Их бага хэмжээгээр үл ойлголцсон, оодн маргалдна. Тэгэхээр тэр тал дээр та хоёр маань хүүхэд гараад хүүхэдгүй ингээд байж ах үе бол ингээд аягүй айз жаргалтай тий. Тэгээ хүүхэд гарснаас хойш ингээд бүх зүйл өөр болоод одоо ярилцах нь багасаад одоо ер нь бараг царайгаа ингээд удаан харалцаж ч амжихгүй ингээд өдрөө заримдаа өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр хоёрын хувьд өөрчлөлт гарч ийн үү? Гарсан. Тэгээд би ч нөгөө нэг амгалан хүн чинь бас ер нь жаахан ажиллаж гал. Тэгэл эхэлж байгаа юм чинь. Тэгэл ер нь бол ер нь манай хүн яг ярилцах нэрээ дуртай тулдаа л одоо би ч бүр нэлийн даавар ингэж байгаа жирэмсэн болцсон ч буцаад нэг ингэсэн шүү дээ. Арай гай. Тэгээ яаж ч ингэ буцаад нөгөө нэг жирэмснээсээ дээшээ доошоо болж байгаа буцаад жирэмсэн болцохоор тэр нөгөө олон сар явсан юм эргээгээд ингэчихэж байгаа хэл та. Тэр тулдаа бас би нэг арай жахан гайгүй руу орчиж байгаа. Тэгээд яг хөө ингэдэг нэг яадаг юм аа ялцчих уур хэр би дуугаар орчдөг байхгүй юу. Би энэ тал дээр анзаарсан би нэг жахан эргэтэй хүн шиг юм шигтэй ингэ дуугаар орчдөг яхаа ойлоод цаашаа хараад тэгээд дүрлэгээ суучдаг. Тэгээ чи манай хүн болохоор ингэдэггүй яасан бэ ярилцъя л та гэдэг ингээд хүнээс ингээд зулгаагаад ингээд. Гэтэ цаа чи бас намайг хамаагүй тэгж болохгүй мэн гэдгийг бас ойлгочихж байгаа. Тэгвэл бол би чи ингээд уурлаад дүрлэгээ суудсан бол надаас ингээд юм яриулах гэхээр надаас амар хорог гарч байгаа гэдэг байхгүй айгүй байлаар. Би тэрийг мэддэг болохоор ер нь бас дуугаар орчтий. Яг гэх юм бол үгийг буцааж авч болохгүй шүү дээ. Тэгээ тэрийг яг үнэхээр үнэнгээсээ хэлээгүй зүгээр уурандаа хэлсэн байлаа гэж утгахад би тэрийг хилээд тайвширчингууд тэр хүний сэтгэлд юм үлдчихэв те. Тийм болохоор ер нь бол дуугаар орчдөг. Тэр нь хамаагүй дээр. Зүгээр ингээд тайвширсныхаа дараа бодож байгаад ярилцсан дээр тэгээд манай хүн ч гэсэн тэрийг ойлгоол тэгэл ер нь бол бид хоёр энэ юмыг жахан дундаа хийгээл гол юуг нь болж байна. Тийм гол нь болж байна. Тэгвэл би яг ер нь ингээл уралцсан бол цаадах чинь за энэ хүн жахан зайг нөхгүй бол тесрэх шүү гэдгийг ойлгож байгаа. Тэгэл эхэндээ тэрийг бас бид хоёр чинь уучраа болохгүй те. Би чинь бас тэгж амар айш хөдлөхгүй байгаа шүү дээ. Ихэнд ингээл хамт жирэмсэн биш хахад тэгэл тэрнийхээ учрыг тэгэл одоо төрснийхаа дараа л нэг олсон шүү дээ. Гэтэ олсон. Төрсний дараа л нөгөө яг амьдрал эхэлдэг гэж те. Өмнөнгөө тэр үл ялтчихгүй. Яг ингээл хоёр талаас ааш ингээл яг ил гарч ирээ л те. Тий. Тэгсэн чинь бас нэг юм байдаг гинэ. Ингээд төрөө за эмэгтэй хүн угаасаа яг ингээл даавар нь ингээл дэшээ доошоо олоод уурлаж уйлах те ингээл амархан болчдөг. Тэгсэн чинь тэр талд нөгөө талд ингээд хүмүүс хөвчлээ ингээл эхнэр нь ингэж байгаа эхнэр тэгж байгаа эсвэл шин төрсөн хүүхэд гэл ингээл анхаарлаа хандуулж идэм байна л да. Тэгсэн чинь бүр тэр цаа талд зайлвал буланд аавууд ингээ бэждэг гинэ. Тэгэж тэр жигсэн яг л ижлэхээ ингээл сэтгэл гутралд орох ч юм уу те эхнэрээ ингээд алдсан мэдрэмж төрөх ч юм уу эргээд хуучин хэвэндээ эхнэр нь орохгүй байх ч юм уу тийм айдсанд алдчихидэг гинэ. Тийм тэр бол аргагүй. Танаа хүний хувьд за манай удаа яасан юм болоо бодоод исэн чинь тэгэхгүй нэрээ бодоодсэн чи өөр хэвт тэр бууланда байсаар байгаа юм шүү дээ. Үгүй гайгүй нэг юм би энэ бол би ихтэй энийг бас миний хайрын хэлтэй бас шууд холбоотой гэж бодож байна. Би нэг юм битээр хоёулангийн яг адилхан хайрын хэл болохоор ингээ хүрлцэх мэдрэмж байхгүй юу. Ер нь бол битээр хоёлаа л ер нь ингээл ялуураад зүгээр суудсан чинь ингээ гар хөтлөөл ч юм уу те гадуур явж байхдаа яг хөө эргэн тойрон жаахан ядраатай байдаг баха. Гэтэ яалтчихгүй битээр яг тэгэл таарцсан. Тэгэл заавал хацар дээр үсээл ажилд явсан бол
заавал үнсэн. Үнсгүйгээр тэр гэрийн босхийг давж гадагшаа гарна гэж угаасаа байхгүй. Тэр яг энэ хайрын хил адилхан болохоор бас нэг юм connection алдагдаагүй байх гэж бодд юм аа. Тэгээ миний дараагийн хайрыг болохоор нөгөө нэг би бэлэг өгөх дуртай байхгүй юу? Хайртай хүндээ найзуудтай ч юм уу тэр нь. Тэгээ нөгөө нэг юм баярын өдрүүдэд би амар юм ач холбогдол өгөх амар дуртай. Тэнгүүт чинь одоо ингээл төрсний дараа манай хүний төрсөн өдөрч болж байгаа. Тэгээ цэргийн баяр болж байгаа. Манай хүн чинь цэрэг хаажсан байхгүй юу? Тэгэл энэ болгонд нэгэл баярлуулаа л гэдэг ч юм. Тийм жаахан юм болгон бас ингэж нэг тэр юм болгоно ингээд дахиад ингээд шинээр өдөөж гаргаж ирж байгаа юм шиг санагддээ шүү дээ. Тэгэл одоо шинжлэр ч гэсэн тий Christmas Center ер нь бол би тэрэнд ач холбогдол зүгээр өгөх дуртай байхгүй юу? Тэр нь гоё идэгтэй амьдралыг бас юм өнгөтэй болгож байгаа юмнуудын нэг юм чинь. Тэгэл ер нь тэд нар бас ингээд байсан болохоор бас нэг тийм одоо им хит бит хоёртэй бүр ингэж одоо ээж аав гэдэг дүрдээ хит тоглоол бүр тэрэндээ замхраагүй бас байж чадсан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ер нь бол тэгээ нэг жижиг сажиг юм болгонд ингэ шигтэй болгож оруулаад тий. Тэгэл ер нь бол битэрийн тэгэд нь ялууралт бол зогсоогүй. Тийм арга байхгүй билээ. Битэр чи хоёлаа нөгөө амир нь ялуу хүмүүсч. Тэгээ нэг хайрын хил нэг гэдэг чинь бас их чухал юм байна. Тэгээ одоо хоёлаа хоёр хайр хилтэй байлаа гэхэд ядаж нэг нь ингэчхээр чинь амар тийм хэрэг болж байгаа байхгүй юу? Тэгсэн чи одоо ингээл ажиглахад монголоор дүр ингээд өөр хайр хилтэй болсон. Тэгээ ядаж тэрийг мэдүүл ингээд тэрийг мэдээд тэрийг ингээ хүндлээд яг нэг огтлцуулах гэж оролдох бас айгүй чухал л та. Гэтэ яг хүүхэд төрсэн тэгээ тэрний дараа тэрийг ингээ бодно гэдэг чи өөрөө бас тусдаа ажил болчихлоо юм л да. Гэтэ тэгэл ялтчих байхгүй. Тэгээ энийг ингэж яг гоё ойлголцоод олоод тий энэ хайрын хилээ ингээ олчихно гэдэг чинь айгүй чухал байгаа байхгүй. Тэнгүүл яг энэ эмэгтэй ингээд өөр юм хүсээд идэг эрэгтэй тэрийг өгчдөхгүй тий. Тэгэх юм бол бас л хэцүү шүү дээ. Ер нь тийм байх юм бол хамт байх айгүй хэцүү байхгүй. Тэгээ тэрийг ихтэй ингээд бүр хүүхд чухалтай болохынхоо өмнө ярилцсан надад амар санагдсан шүү дээ. Тэгээ хамгийн гол нь ингээд яг эд ингээд дурлаад байж хахад тий хайр хил шал өөр тэгэл нөөхөн тэрийг гүйцэлдүүлэхгүйсэн ч гэсэн болох юм шиг санагддээ юм аа. Тэг бол тий. За яг зүгээр баг би энэнгүүгээр ч гэсэн баг амьдрч чадна гэж бодогдох тийм үед ч байдэн шүү. Гэхдээ ер нь бол тэгэл гал халуун хайр чинь хэдэн жилийн дараа шатаж дуусна шүү дээ. Тэнгүүт чинь тэр гал халуун хайр нь байхгүй нэг юм арай өөр юм нэг ингээд тогтох шаардлагатай болно шүү дээ. Хөрсөн дээр ингээд буугаалаа. Хөрсөн дээр буугаал. Тэгэхэд бол ядаж нэг нэгнийхээ хайр хилийг мэддэг. Анхнаасаа л тэрийг ингээд нэгнийхээ ингээд тэрийг ингээд гүйцэлдүүлэх гэж оролддог байх юм бол тэр чинь олон жилийн дараа нэг рефлекс гэдэг ч юм уу те баг болцсон байх байхгүй юу те. Тийм л болохгүй бол ер нь relationship нэг 7 дахь жил дээрээ мөхөндөө гэдэг шиг те тэр бол тэг ингээд сонсоход айгу муу яар сонсогдож магадгүй л те. Гэхдээ ер нь бол одоо тэг ингээд нэг дурлцсан бол одоо нэг жинхэнэ бодит байдал дээр тэрийг яг ингээд ойлгоод бууж ирэх шаардлагатай л да. Үнэхээр нэгэн л одоо хүүхч ухтаа болол хампэ гэж бодож байгаа л дээ. Тийм. Гэхдээ одоо ингээ яг бодонгууд л нэрээ энэ бол бүр ялцчгүй өнө ингээд за монголоор дүүрэн гэж хэлхийн цаашийн нийт одоо хосуудын 80% нь зүрцэн хайр хил нэг бүгдээрээ эрэгтэйчүүд нь хизээч нөгөө эмэгтэйгийнхаа ингээд яг хүсээд байгаа тэрээд гоё үгстэй гоё сонсхийг хүсэж байгаа үгс за одоо халуунуулаа тэрвэрлэлт ч юм уу те энэ зэргийг одоо ингээд хүүхдтэй болсноосоо хойш мартагдуулаад өхөө болчихсон. Тэнгүүл эхнэр нь тэрийг ингээд нэхэд идэг те. Тэгээ үүнээс олж тэгтэн маш олон нөгөө нэг юм маргаан үүсдэг байхаа. Нэгэнд хүүхдтэй болсон юм чинь одоо энэ хосын амьдрал болвол төвчээр дээр тогтноо. Хүндлэл дээр байна. Хоёрын хувьд одоо их хэмэлдэг одоо за бит хоёр нь яаж ч муудалцсан би биндээ муухай хэлэхгүй бэ гэж боддог ч юм уу тиймэрхүү юм зарчим байгаа. Мэдээч хэрэг байгаа. Тэгээд яг мэдээч хэрэг төвчээр те хүндлэл хоёр дээр тогтох үе бол мэдээч хэрэг ирэх л бах. Яаж ч утсан те энэ амьдрал штэ. Тэгээ юм хумтгуулан дээшээ доошоо энэ дээрээ болох нь тодорхой. Тэгээд одоо нэгнийгаа бүр нэг юм хэлэхгүй дээр тулахгүй одоо юм авч шидэж гар хөрөхгүй гэдэг ч юм уу те ер нь бол тхийг л одоо хичээж байж штэ тэгэл ер нь бол хамгийн гол нь нэг тиймэрхүү юм болцсон байхад тэрнээс тэгээд ер нь одоо эргэлт буцалт ер нь бол байдгүй гэдгийг бол би мэдээд байгаа байхгүй юу ер нь бол нэг тиймэрхүү юм болцсон бол тэгэл
тий уурлах болгондоо юм авч идэх ч юм уу тий хэнийг нэгийгээ амар муухай үгээр хэлсэн бол болох юм байна гэд нэг боддог. Тэнгүүтээ тий дараагийн муудалцсан дээр тэрнээс муухай үгээр хэлээд ч юм уу тэр нэг юм заваарсан юм болно шүү дээ relationship. Яг хэрвээ хизээч тийм юм хүрээгүй хүмүүс байвал чи үнэхээр азтай байна тий. Үнэхээр гоё байна, амьдрал чинь гоё юм, баяр хүргэе гэхдээ одоо тийм байдаг нь одоо үнэн. Үннээс хойш тэгэхээр ч одоо ер нь бол яг мэдээж хэрэг тэгэл өмнө relationship дээр гарч исэн алдаа малдаанаас суралцаал одоо яг нэгэнд тийм болсон бол бодит байдал эцээцтэй хаана хүрдэг вэ гэдгийг мэдчихэж байгаа бол нэг бодлын тэр нас зүгээр санагдаад байгаа шүү дээ. Realistically яг бодит амьдрал дээр тэр нь яг хаана хүрдгийг мэдчихэж байгаа болохоор би бол ер нь нэг тийм юмд одоо яаж ч ийсэн хүрэхгүй шүү гэдэг юм миний толгойн дотор бол яаж ч ийсэн байгаа бүр ингэж суулгацсан. Тэгэл одоо яг яагаад би энэ хүний хүүхдийг гаргахаар шийдсэн. Тэгээ энэ бол яг ингээд миний өмнөх ярьсныг сонсоо за энэ яг нас нь болол гаргацсан юм байна гэж бодвол бодохоор байгаа хгүй бас тэр бас биш ээ тий. Яг ингээд за мэдээж хэрэг нас байгаа. Тэрнээс гадна энэ хүнтэйгээ хамт байсан чинь нэрээ ингээд яг ингээд хамттай хүүхдтэй болоод тэгвэл ингээл шууд ингээд төсөөлөгдөж ийн гэдэг чинь тэгэл одоо би ингээд хүүхд гаргахаар шийдсэн юм чинь бас одоо тэр муухай адгийн тэр нэг юм муухай юм руу унахгүйгээр бас заавал байна гэдэг нэг юм толгой дотроо хийцэн тэгэл байж юм да. Тэр гэхдээ яг бидний шийдвэрээс л болдог те бид нар яг тэрийг бодоол за тэр цэгт хүрэхгүй юм шүү гэж бидгээд бодоод бидгээд одоо бие хянаад амаа хянаад тэ амаасаа гарч байгаа чинь ямар тийм нэг одоо сүнс биед нь орж ирэх гэдэг өмнөөс нь үлдээд байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол энийг бол яг цэвэр сонголт шийдвэр гэдэгт бол би бол 100% итгэж байгаа. Гэдгээрээ би одоо өөрөө ухамсарлаа явж байгаа. Одоо ингээд гэр бүл зохиогоогүй ээж болоогүй охтууд ингээд сонсдог гэж байгаа байхгүй манай подкастыг одоо ингээд ээж болохтой бэлдэж байна. Гэр бүлийн хосын амьдралд те юун дээр алддсан бэ? Юу ямар үед тэсэхтэй юм бэ гэдгийг ингээд таны ингээд подкастаас ингээд оролцож байгаа зочдоос ингээд сонсдгоо гэдэг ч аахгүй. Тэгэхээр одоо ингээд алдаагүй дүүнер та тий алдаагүй байгаа амьдралд хүл тавьж байгаа гэр бүл болгож байгаа хүмүүст одоо юу гэж зөвлөл ер нь болох юм бэ? Гэхдээ ер нь бол одоо иймэрхүү ярихтаа гэхтээс тий нүг хайрын хилийн эргэжтэйчүүд нь ойлгохгүй гэдэг ч юм уу тэг ингээл яриад эмэгтэй хүмүүс ч гэсэн штэ. Ер нь бол хүндлэлцэл гэдэг чинь нэг нь өвөөтэй аваатай заавал байна. Тэнгүүт чинь одоо юу гэх юм байгаа тий өөрөө мэдээч хэрэг ингээ хүндэлж байгаа юм чинь нөгөө хүнээсээ бас хүндлэлийг бол одоо шаардах ирэх бол аль алиндаа угаасаа байгаа. Тэгээд хүндлээд тахт чинь тэр хүндлэл эргэж ирэхгүй ч юм уу те тийм байх юм бол ер нь тийм relationship бол цаашаа явахгүй нь 100% тодорхой л гэж хэлмээр байна. Тэгэхээр зүгээр л энэ бол ганцхан эмэгтэйчүүд биш те эрэгтэй хүн ч гэсэн ер нь бол энийг бас бодох хэрэгтэй байхгүй. Айгүй тийм хөөрхөн зөөлөн эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Би бол миний эргэн тойрны яг найзууд байдаг байхгүй. Бүр ингээ хайрламар яана нэг амар хүүхэнтэй ч суугаад эвдээ аяж хуйтэй гэж бодмоор манай эрэгтэй найзууд байна. Тэгвэл чинь бас эмэгтэй хүн ч гэсэн те бас тэр тусмаа яг эмэгтэй хүнийг ялтч ингээ хайрл гэдэг юм. Одоо эмэгтэй хүн ялч ингээд хүүхэд жирэмсэн байж байгаа, хүүхдээ гаргаж байгаа. Тэр үед чинь ингээд юм ялхарж байгаа те. Тэгээ ер нь эрэгтэй хүнийг бодвол илүү жаахан төрхөн те угаасаа ийм байдаг гэдэг утгаараа эмэгтэйчүүд гэж яриад идэх ч гэсэн одоо сүүлийн үед ихтэй бас гарч байгаа мэдээллийг уншихаар бас үгүй байгаа байхгүй те. Ер нь талтай заавал байгаад тий тэнгуут чинь ихтэй ингээд одоо нөхөр нь амар хүндлээд байвал эргүүлээд хүндлийн бас өгөөрөө битгий хит бүр ингээл те. Гэтээ өөрөө хүндэлж байгаа бол тэр хүн намайг хэр хүндэлж ийн гэдгийг бас хараад хүндлэл нэх хэрэгтэй. Нөгөө хүн чинь чамайг хүндлэхгүй шоглоол те хил амаар жаахан доромжлол маягийн хийгээл те нэг тийм ер нь гараал ирэх юм бол тэгэл ер нь хоёр тийч болсон тэр те нэрэн шүү. Ерөөсө тэрийг бол төвчээлүүд яасан гэж төвчээд байгаа тийм шүү дээ. Ямар юм чинд одоо тэр гэрээс гарах арга байхгүй одоо төрс эцгэн ч юм уу те эсвэл ах мах нь байгаа шүү дээ. Зүгээр л сонголтоороо байж ээж айгүй гоё тийм гоё сонголт хийгээрэй л гэж хэлмээр. Би одоо яг би өөрөө амар алдчихсан болохоор бас энийг амар сайн хэлж чадаад байгаа байхгүй юу. Ер нь тэгэл зарим хүмүүс ч болохоор нөгөө хүүхдтэй одоо relationship-ээ засах гэж хүүхдтэй боллоо. Хүүхдтэй болоор relationship хийж засагддгүй л байхгүй юу. Байгаа асуудал чинь бүр микроскопын ингээд доор тавьсан юм шиг томорно гэхээс биш хизээч жижигрэх юм уу алга болохгүй. Тэр хүн чинь чамтай муухай харьцчихвэл хүүхдийг гаргаж өглөө гэж чамтай хизээч сайхан харьцахгүй. Харьцаа нь улмал дортно. Тийм болохоор зүгээр л
тэгээ одоо хүүхдийнхаа эцгээр хэнийг сонгож гэдгийг маш сайн тий сонгоол гэх юм бол тэгээд амьдрал гоё байх боломжтой гэдгийг би одоо өөрөө мэдрэж хэлж байна л та. Тийм. Үзэж байгаа бас гэр бүл зохиож байгаа тий. Залуу охтууд байх юм бол бас яг энэ саяны илүү маш сайн тунгааж бодох хэрэгтэй шүү. Ягаад гэвэл нөгөө хайртай юм чинь болчих واخ. Хайртай юм чинь ингээд бүтчих واخ тий. Тиймэрхүү одоо бодлоосоо болж алдаа гаргаж байгаа. Тийм тэгээ нөгөө хайртай юм чинь болох гэж бүр ингэж зүрдэг ч юм уу тий. Би тийм байсан байхгүй нэлээд багтаа. Тэгээд одоо мэдхгүй тэр үед одоо би тэ эргэж очиж болдог бол би алгадаад авчих санагдаад байгаа байхгүй. Чиний хайр чинь чамд тийм хэрэгтэй юм аа тий. Чиний хайраа бүсэндөө чих. Тэгтээ дагаараа. Тэгээд тэгж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Гэтэ яг хаа тэгэл хүн чинь бас айгүй гоё хүний одоо ингээ яриаг сонсоо тэрэн дээр ухамсарл чаддаг тэрэн дээр сонголт хийдэг одоо тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг бол би үнэхээр алга ташмаар байна. Тийм мундаг байна. Би тийм залуутаа ерөөсөө тийм байгаагүй байхгүй. Жиггэн нөгөө нэг ямар бух шиг гэдэг үлээ. Зөрүүд бух шиг. Тэгээ зөрүүд бух шиг ер нь тэрнээс болол алдсан л да. Мэлэр зөрүүд зангаасаа. Тэгэхээр одоо нэг тийм бити тэгрээл гэж хэлээр энэ. Бити ингээд би хайртай юм чинь болгоно гэж зүрх шиг тэнийг байхгүй шүү. Одоо хайртай юм чинь болгоно гэж зүрж ийн гэдэг чинь зөрөөд ах нэг юм гарч ирж байгаа биз. Гэдэг чинь тэгэл тийм ээ тий. Худлаач. Юу тийм ээ. Тэгээд хүн нөгөө нэг алдчихийж одоо нөгөө нэг биеэрээ энэ махан биеэрээ ойлгож иж ингээд ухаардаг гэдэг байгаа тий. Одоо ч ингээ юм ингээд хөгжцсэн. Ингээ юуны тулд ингээл бид хэд ингээ зовоод яриад юм тухай. Энэ олон одоо подкаст тий нөлөөд инээ тэрэ ер нь тэгээд бас сонсч ийсэн дээр шүү. Тэгээд одоо ихэндээ амар хайртай байсан ч гэсэн тий тэрийг ингээд нэг юм тэр нэг одоо rose colored glasses гэж ярьдаг шүү дээ. Гэл бүр ингээл хамаг юм гоё санагдал. Тэр rose colored glasses-а тайлаад яг ингээ нэг реалистгээр бас нэг байгаа байдлаа бас нэг хараад үзээрэй. Одоо нэг юм гарч ирээл найзуудтай ч юм уу те ярьж болохгүй нэг юм гарч ирж ин гэдэг чинь тэгэл ер нь жоохон red flag л байгаа юм л да. Яг ингээл бүх юмаа яриад ингээл лахан цаашаа те гэтээ ер нь бол бүр ингээд огт ярьж болохгүй тас нуух юм гарч ирж л байвал тэр бол жоохон асуудал шүү дээ. Яг үндэ. Гэл бодоод үзэх хэрэгтэй те энэ жижиг сажиг юмнаас болоод. Тэгээд нөгөө гэр бүл зохиожчихсан нэгэнтэй хүүхэдтэй болчихсон бас хүмүүс байгаа шүү дээ те. Тийм хүмүүс бас нөгөө төвчих ёстой, гэр бүл болцсон юм чинь төвчих ёстой, хүүхдээ бодоод ингээд үлдэх ёстой гэж аягүй бодд юм шүү. Яг хөө тэр чинь мэдээч хэрэг яг юу вэ гэдгээсээ шалтгаалж байгаа шүү дээ те. Тэр бүр нэг юм токсик балиар те нэг юм за гар бие төрдөг. За тэрийг бол төвчнө гэж юу гэсэн үг юм те. Яг хүүхдтэй зориулж одоо тийм хүчирхийлэл байгаа бол тэрийг төвчж байгаа бол би тэр хүүхдээс олж төвчшээ гэж юусоо бодохгүй. Өөрөө салж чадахгүй өөрөө л төвчээд байгаа байхгүй. Үнэхээр хүүхдээ бодож байгаа бол тийм байдлаас хүн өөрийгөө авч гарна үсттэй. Тэр ч одоо те хүүхдтэй тийм харуулж өсөх гээд байгаа юм уу? Тэр чинь яг хүүхдээ биш өөрөө л бодоод байгаа байхгүй. Тийм ухаа байжсэн байж бас болохгүй. Тиймэрхүү юмнаас бол гарах хэрэгтэй. Тэгээд одоо тэгээ юу гэдгээс шалтгаална л да. Тэгээ төвчих юмнууд бол угаасаа байгаа шүү дээ. Жижиг сажиг хэрүүлээ. Гэтэ тийм аимшигтай юмыг бол хүүхдээ бод төвчин гэвэл би бол чи худлаа ярьж юм гэж. Чи өөрийнхөө л төлөөл төвчж чинь хүүхдийнхээ төлөө огтож. Өөрөө яг нөө зөрөгтэй алхам хийж чадгаа зөрөгтэй шийдвэр гаргаж чадаагүй гэх тэрнээс бол тэгээд хүүхд чинь зодуулж ах чи харж өсөө яг юу н гоё байгаа. Тэр чинь яг хүүхд чинь тэндээс яг юу сурна гэж бодоод төвчээд байгаад байгаа тийм биз дээ. Тэр бол хизээч байж болохгүй юм л да. Ер нь бол. Үнэхээр хард сэдвэр ярилцлаа хоёлаасаа. Ингээ цаг бүр амар хурдан өнгөрсөн байна. Тийм байна. Цаг болчихно уу гэдэг. Одоо хоёлаагийн ингээд ярилцлага өндөрлж байна. За окей. Йоо ашгүй гэдэг. Яг жихэд та нүдүүд ийм болсон. Тасгал төрчих шүү дээ. Тэгээд урилгын маань хүлээж аваад маш гоё дэлгэрэнгүй хөгжилтэй ярилцсанд баярлалаа. Та хоёлаа подкастынхаа төгсгөлд ивент тэтгэгчүүдийнхаа гарын бэлгийг аваад тэгээд дуусгая. Би нөгөө нэг бэлэг авах дуртай гэдэг. Бэлгийн дуртай. Бэлгийн дуртай. За манай подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Баягая хамтарч ажиллаж байгаа. Түрүүнээс хойш баахан ярьлаа да. Баахан ярьлаа. Энийг
гидсэн дэх хүүхдэд төрөхөөр уулгаарай. За баярлалаа. Энийг охиндоо уулгаарай. За баярлалаа. Энийг нөхөртөө. За баярлалаа. Гэр бүлэрээ хэрэглэж болох Бая Гая. За гэлалаа баярлалаа. За дараагийнх нь. За энэ их гоё бэлгээ. Манай подкастын бас ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Nutrilak гэдэг. За энэ дотор юу байгаа вэ гэхлээр за эхлээд би энийг харуулнаа. Энэ болохоор жирэмсэн ээжийн нэмэлт тэжээл. Эдний болохоор яг ингээд жирэмсэн ээжийн нэмэлт тэжээл, хөхүүл ээжийн нэмэлт тэжээл, тэгээд нөгөө хүүхдийн сүү каш байдаг аахгүй. Тэгээд манайхтай болохоор яг энэ жирэмсэн ээжийн нэмэлт тэжээлээр хамтарж байгаа. Тэгээд яг одоо гидсэнд хүүхдэд ашигтай аминд юм те ээжид ашигтай тэр аминд юмуудыг зөвхөн витамин уухгүйгээр энэ нэмэлтээс авах бүрэн боломжтой. За тэгсэн чинь төрснийхаа дараа бас дахиад энийг уух нэ төрсний дараа ээжидийн нэмэлт. За энэ болохоор омегагаар баялаг бөгөөд сүүний гарцыг бас давхар нэмэгдүүлэх юм байлээ. Тийм тэгээ хүүхдийн дархлааг бас давхар дэмжих юм байлээ. Тэгээ ийм хөөрхөн хоёр бүтээгдэхүүн байна. Тэгээд үүнээс гадна эднийх бас ийм хөөрхөн хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гаргасан. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглээд үзээрэй. Тэгээ яг одоо жирэмснийхийг нь уугаад төрснийхаа дараа тийм байна. төрсэн ээжийн нэмэлт тэжээлийн хэрэглээрээ. Тийм төрсний дараах нэмэлт тэжээлүүд бас амар чухал тийм. Яг нөгөө пренаталаа ууж байгаа л нөгөө ээжүүд чинь хаяа болцсон гэдэг байдаг хөөхгүй. Тэнгүүт чинь юу н пренаталаач 6 сар хүртэл уух хэрэгтэй билээ штэ. Тийм штэ. Гэж юм билээ штэ. Тэр энийг одоо ингээд тасралтгүй сайхан уугаад яваарэ. За баярлалаа. За ингэж юм тавьчих тий. За тэгээ. За дараагийнх нь манай подкастын ивент тэгчээр Bibekuk гэж солонгосын хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн хамтарч ажиллаж байгаа. Энийг болохоор яг хүүн яг идэж болох юм байна. Нэмэлт 6 сараас дээшээ. Тэгээ ингээ аманд орохоор хайлчдаг болохоор хахах эрсдлээс хамгаална. Манай хүүгээс ганц цоо витаминээс өдөрт нэг ганц 2 байлгах гэж зовж ин та амар дуртай бүр. Тэгээ нөгөө нухшнууд нь болохоор аим хулуу амтд хүмүүснийх гээд нэмэгдэл сахаргүй яг хүүхдүүдэд амин дэмээр баялаг юм нухшнууд байгаа. Хүүхдээ. За баярлалаа. Бибек. За дараагийнх нь манай подкастын хамтран ажиллагч Komoda Flowers цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж байгаа. Тэгээд подкастынхаа төгсгөл болгонд би одоо яг энэ үгийг хэлдэг. Манай ирсэн цочин болгонд яг зориулаад энэ хүзцгийн баглааг боож явуулдаг бидэн лөө. Тэгээд үзэж байгаа үзэгчд маань бас хайртай татны хүмүүстэй, баяртай, жаргалтай мөч бүгдийг хуваалцахыг хүсэж байгаа бол манай Komoda Flowers цэцгийн дэлгүүрийг сонгоорой гэж хэлмээр байна. За тэгээ энэ бол төгсөд зориулж боосон цэцгийн баглаа байна. За баярлалаа. Ямар гоё юм бэ. За маш их баярлалаа. Тэгээ бас гоё подкастт орж оролцсон маш их баярлалаа. За тэгээд инх амаржаарай. Эрүүл саруул байгаарай. Тэгээ подкастт маань сэтгэл гаргаж, цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.